За. За сайн байцгаана уу. За өнөөдөр Тэнгэрийн хэл сэдвтэй хог авийн сэдвтэй хичээлийн маань 11-р хичээл Тэнгэрийн хэлний тухай Тэнгэрийн хэл. Тэгээд түрүүний нөгөө үгийн эрдэм баатар буюу манай Хэлмж Тэнгэрийн их буурлын альцсан хичээлийн цаг нь хэтэрхий урт болох гэсэн учраас хамгийн сүүлийн слайдыг хэлэлгүй үлдээсэн ба. За тэгэхээр энэгээ хэлээд тэгээд Тэнгэрийн хэл сэдвтэй хичээл рүү оръё. Ижи аавынхаа ач буйныг хариутлан гэж энгэр цээжээ дэлснээ эргүүлж нэг сан. Төвний хичээлээр ярьжсэн тийм үү? Бид нар энэ дэлхийд ирэхдээ маш их антгаатгаар даалгавартай үүрэгтэй мишнтэй буюу ирдэг. Өөрийн гэсэн хувь тавилангаа бүтээх гэж, өөрийн гэсэн сүнсний чадвараа ахиулах гэж, оюун бодлоонд хэлэх гэж, хүч чадлаа хураах гэж зарим хүмүүсүүд тодорхой томилгоотой ирдэг. Тэгтэл ямар бүгд л таалагддаг. Энд хэлж байгаа ижи аавынхаа ач буйныг хариулна гэж энгэр цээжээ дэлснээ эргүүлж нэгэн санаа. 5 тэрийн онгод бүхэн тэв дэлхийд айлдсан үг бүрийг чинь сонсож байна. Буруу зөвийг ялгаж дийлээгүй бол үнэнээ хэл. Буман үлийг дүүргэж чадаагүй бол үнэнээ өч. Будсан тэнгэр чамайг ивэнэмзээ. Элдэрчтэй нөө хатууж бай гашуунч үнэн үгийг хэлжээ. Битгий худлаа ярьж байна. Миний хувьд бол би худлаа ярихсан хүний хамгийн муу чанар гэж байна. Худлаа ярьж байгаа хүн өшөө юу ч хийж чадна. Бурам хэлж чадна, хулгай хийж чадна, дээрэм хийж чадна, том чадна, бүхнийг ургаж чадна. гэж би хувьдаа гэж боддог. Мөн миний цаанаа намайг хөтлөөд залаад жолоодоод иж байгаа үдээцмэж тэгж захиж сургадаг. Тэнгэр бол гэдэг өргөлж бол өршөөж байдаг. Өршөөлийн тэнгэр өршөөл аврал энергийн тэнгэр гэж тутаа тэнгэрүүд байна тийм үү. Тэгэхээр ийм учиртай. Хамгийн гол нь хинч алдаа гаргаж болно. Хаан ч алдаа гаргаж болно. Харцсан ч алдаа гаргаж болно. Тэрийг ухаарсан, гэмшсэн, давтахгүй гэсдэг ухамсартай тэмэл байх хэрэгтэй. Тэгээд тэрийг үйлдэлээр, үгээрээ, хүзүүлээрээ, үлрэгээрээ харуул. Тэгэх юм бол тэнгэр чамайг өршөөнө. Магадгүй тийм учраас өнөөдөр маш олон хамгийн ойрын жишээ л газар шараа ухаад байгаа ч гэдэг юм да. Алтны эд байдлыг сүтлээд байгаа. Энэ дэлхийн ээжийнхэн хэвлийг цөлмөөд байгаа энэ олон хүмүүсийг ухаарахын нэг талаасаа хүлээж тэнгэр бол боломж бас олгож идэг. Бид нар ч гэсэн тэгдэг шүү дээ. Өөр хүүхдүүд минь үнэхээр алдаагаа хэлээд би өстө буруу явж таныхаа үгэнд ороогүй гэж та минь зөв хэлсэн байж би алдаагаа ухаалаа дахиж алдахгүй гэхэд бид ч гэсэн өөр хүүхдээ уучлалт өршөөдөг шүү. Яг тэрнтэй адилхан. Тэнд байгаа тэр дээрээ өвдөөсөн бидний бас өршөөжлээд эвидээ бид нар тэгчл нэг талаас ирсэн. Үүлийн үрээ барах гэж ирсэн. Эсвэл тарьсан үүлийн үрээ амьдралдаа тарьсан үлээ засчаад буцах үүрэгтэй даалгавартай л байна. Нүдэндээ лайл анч үлдээхгүй байх нь бас нэг талаасаа бидний бас үүрэг. За өгд сонсон байхад үс та нарын худлыг айлдаж хууран мэхлэн бай. Хоногийн газар худал илээд яах юм? Алхмын газар худал хүлнээд яах вэ? Тэгэхээр энэ маань Мөнзөг хааны маань өмнөдөрийн бидний Номхон Тэнгэрийн үгийн эрдэм баатар буюу Хэлмэрч буурлын маань. Тэгэхээр энэ Хэлмэрч буурлын маань Хэлмэрч баатар маань Мөнзөг хаан маань бидэнд бас яг энийг л зааж сургасаар ирсэн. Дэрэгдэн шавлан суусан бид энэ үгийг хангалттай сонссон. Тэгээд энэ үгийг бид өнөөдөр ч гэсэн зарчмаа болгож авч байгаа. Худлаа хэлэхгүй юмсан, хуурам хэлэхгүй юмсан, Тэнгэрийн үнэн байх юмсан. Энэ нарт ертөнц дээр гэдэг юм уу зам төв дээр бидний
бидний үйл хэргийг дутуу таньчаад гэдэг нь бидний одоо гэдэг хувь хүний алдаа оноог олж харчаад хийж байгаа үйлийг мань буруутгаад гэдэг юм шүүгээд гэдэг юм уу. Үгүйсгээд явж байгаа хүмүүсийн тэр хүмүүс тэрийг хийн л үстэй. Тэглээгээд бид нар үгүй. Тэдний альсаар гэдэг юм уу те хийж байгаа үйлээсээ нэцэхгүй орохгүй. Бид нар тэнгэрт үнэн байхыг хичээдэг. Тэнгэрт зөв байхыг хичээдэг. Тэгэхээр одоо Тэнгэрийн одоо эрхэм одоо үйлэнд орж байгаа та бүгд илэрсэн тэгээсэй гэж хүсэж байна. Мэдээж одоо юу гэдэг арын ертөнцөөр явчихсан маш их хэмийг өгөөсгөө сурчсан тархиа одоо чойжлцсан хүмүүсийн хувьд бол одоо Тэнгэрийн сургуульд орж байгаа хүмүүсийг бол одоо янз янзаар хэлжиж болцсохгүй солиотой алзуун төрөлдсөн хөдөлцсөн тийм. Түүнээс одоо юу гэдэг юм. За намайг тэр тэгээд энэ болио доо. Энэ одоо хүн ингэчүүл одоо би одоо юу гэдэг гэж дүрээн бүүн үнэн мөн чанараа тас битгий одоо юу битгий одоо юу өрөөсөө нөө Тэнгэрээс одоо юу гэдэг Тэнгэрт тэгээд хөшөөж байгаа учраас битгий тэгээсэй гэж хүсэж байна. Би тэгдэг тэгж явж байгаа олон хүмүүсийг мэддэг учраас одоо тэр замаар та нар маань битгий яваасай гэдэг сэтгэлээр хичээлийнхэн дунд хэлж байгаа юм шүү. Тэнгэрт тоогдож явах нь өвгдээдтэй нь тоогдож явах нь үнэнд туугдож явах нь үнэнд хөөгдож явах нь эрхэм үнцэнтэй. Үхээд эрэлгийн нэнсэнд очиж чи яагаад үргэн билүүлээгүй гэж асуухад би олон түмэн намайг гоочлоод ахлаа. Намайг одоо илдэвлээд ахлаар би ичээ зовоод эсвэл одоо нэр хүндэн алдчихна гээд нүрэн одоо ширлэхээсэн айгаад би маа хийгээгүй маа гэх юм. Тэгэхээр тэр бол одоо буруу шүү хүмүүсээ. За янгуучин дэнцэн үс юуг дургэж ямар үсийг ам мэдэн айлдж бөгч нь мөнхийн эргэлтдийн орчлонд мөч хорон бүхэнд таньж мэдэж буй шүү. Тийм хатуу. Бидний одоо бид нар юу гэдэг шоргоолжийг ингээд дээрээс нь хараад ингээд явж байгаа тий хоолхонд хүнсээ хаагаад явж байгаа тэр бүгдийг хараа зогсож идэг шиг Тэнгэр бидний тэрнээс илүү харж байгаа. Шоргоолжийг бид нар хараа зогсож байхдаа энэ юу бодож юу идэж юу ууж юу тунгааж явж байгааг бид нар мэдэхгүй зүгээр л үйл хөдлөлийн хараа шин чанарыг хараа тий тэргээр явж ин тийм сахар авцсан явж ин тийм одоо юу гэдгийг хоол хүнсээ тийшээ зөөж ин л гэж харж байгаа. Гэтэл Тэнгэр тэхгүй бүр бодож байгаа санаж байгаа зүрх сэтгэлтэй нь бүгдийг таньж идэг. Тийм учраас л Тэнгэр өнөөдрийг ботон оршин тогтнож байгаа. Тийм учраас Тэнгэр боторчихгүй шиг орчлон ертөнц сүнчихгүй шиг л байж байгаа. За хайраар дутах хонгор үстэй хаан хатан суу ханаан гаргаж уяхан үгсээр урам өгөн инхрийл. Бид нар үсээ хайрлаж ийн гэдээ яаж байгаа. Одоо монголчууд ярьдаг шүү дээ хална хайрын дотроо хална гадна. Энд чинь үрээ хайрладаг гэсэн үг. Харин ч хайрлаж байгаа. Гэхдээ биднэнгээр энэ одоо орчлонд одоо эд маань үлдэн энэ хорвоод хүмүүн байх хэвээр хүн болох хэвээр хаттай сэтгэлийн хаттай одоо зовлон тулах ухаантай амьдралын одоо даваа нухчаа гараа даваад гарах тийм эр зөрөгтэй дайчин одоо сэтгэлийн тэнхээтэй байгаасаа гэдэг үднэс нэг талаасаа хайраа нууж амьдардаг. Тэгэл одоо өнөөдөр бид нар хайрлж ингээл одоо хамаагүй өмсөж үлгээл амттан бүхний хүссэн бүхний авч өгөөл дураар нь байлгаад энэгээ бол маш их хайрлж ингэж ойлгоо. Тэгээ эцсийн төвдөө зарим нэгэн хүмүүсийн хувьд бол хүүхдээс үлдээ өгчилж чадхаа болсон толгой дээр гаргачихсан байх жишээ байна. Нөгөө талаасаа одоо буруу өссөн хүүхэд бухын зүнээс хатуу гэдэг айхтар үгийг дараа үзээд явж байгаа бас халаглаад явж байгаа настан буурлууд бас байдаг. Уяхан үгсээр хаад ширүүн авираа харцандаа ууж ухааны уяхныг айлдаж нэгэн хэлээ. Заавал зодоод гэдэг юм уу санчаад гэдэг юм өглээд гэдэг юм уу те алганы амт үзүүлээд хүүхдээ бас ухаантай болгоно гэвэл нэг талаасаа бас өрөөсгөл тийм үү. Тэгэхээр ухааны уяхныг айлдаж нэгэн хэлгээд шүү дээ. Билэрэн ойлгоц. Үлгэр домгийг бүртэн хэл сургацгаа. Өвгөд дээдсүүдийнхээ үнэн түүхийг их түүхийг өртөөлөл замбууланд орвоод үлдээцгээ. Хэлэх үг айлдсаг бүхэн чинь хүртгэлхийн хас бүхэнтэй холбогдож байна. Бидний махан бид үе хэдэн их майд хас
хүр байгаа тийм. Тэгэхээр энэ дэлхийн хүр шороо хүн мод навцдаг бүхэнд хас байгаа. Цэцэгсийн голд хүртэл хас байгаа. Моддын голд хүртэл хас ирэлцсэн байдаг тийм. Ус гол мөрөн хүртэл хастай, ундрахтай тэргээр эрчмийн сүлэлгээгээ эрчмийн одоо солилцоогоо явуулж идэг. Хүч чадлаа тэргээр хурааж идэг. Үйл хэрэгээ өрнүүлж идэг тийм. За сарвал оюун цон олон минь сайн сайхныг өрөө магтан айлдаж саар мөг өтөр гэтлэгцгээ. Өргөө цагаан гэртээ сайхныг айлдаж өнөмөнхийн хорвоод игнэх та нар халуун галтайгаар цугтаан оршицгоо. Хөх тэнгэр дээрч нь буй хизээч бүү умартаарай үрс. Тэгэхээр зарим хүмүүс одоо юу гэдэг тэгэл тэр тэнгэр байдсан бол яагаад одоо намайг одоо би ингэж зовж явахад надад туслахгүй байгаа юм бэ? Тэр гэсэн тийм одоо бодолтой бас хүмүүс явж идэг. Тэнгэрээ мартаж явчаад гинт зовсон хойноо яагаад намайг зовоод байгаа юм бэ? Яагаад надад туслахгүй байгаа юм бэ? Яагаад надад сэтгэлийн одоо халуун гараад өгөхгүй байгаа юм бэ гэсэн тийм гомдломхой сэтгэлээр хариу нэгсэн сэтгэлээр бас өөрийгөө ондод мөгөөсөн тийм одоо хандлага үг хэлдэг тийм хүмүүс байдаг. Өөрөө тэнгэр байдгийг мартаж явчаад өөрөө тэнгэрийг одоо хүндэлж дээдлэхгүй явчаад өөрөө тэнгэр сууж энэ олон өвөг дээдсээ мартцсан явжснаа гэж зовсон цагтаа тэгж гомдолдог хүмүүс байдаг. Тэгэхээр одоо битгий тэгээрээ, битгий тэгээсээ билээ. Тэнгэр одоо өдөө дэрж одоо Монгол улсад хэцүү одоо мэдээж нэг урд хан үндэст одоо хятад үндэстэн байна, төвдүүд байна. Одоо бас олон үндэстнүүд иргэн тойронд байна. Тэгээд бид бол маш баялаг газар нутагт одоо эзэгнэж үдсэн учраас бидний баялаг руу өнөө цагтчихсан гэхээр одоо шунан тэмүүлж. Тэгээ ийм цаг хугацаа үргэлжил ирж байсан. Харын хүчин үргэлжил одоо юу гэдэг хүчээр авч байсан. Тодорхой түүхийн хугацаануудад үнэлэлтэйгээр давтамжтай. Тэр үед хэлдэг өгдөг. Тэнгэрл биднийг аварсан. Тэгэхээр энэ удаатчилсан хэрвээ тэнгэр биднийг одоо энэ одоо гадны энэ одоо харам мосноо таслан зогсоох бол Монгол хүнд ч ойлгомжтой сүргэн тодорхой болсон байна. Гэхдээ бас тийм биш те. Тэнгэр хүчээр аваа тэнгэрийн олон өвгдүүд ямар сайндаа л одоо энэ олон одоо судар юмудаа түгээн дэлгэрүүлж байгаа. Тэгээ бид нар асууж исэн байхгүй юу? Олон жилийн өмнө анх судар болгож эхэлж байгаа. Одоо яг галав юулах уу, яах вэ, их Монгол сүнхүү сүрхүү энэ янзаар бол одоо хэвтийн колоничлалт бол орлоо. Эсвэл одоо энэ дэлхийн манай одоо акулуудын гэдэг юм санхүүгийн эрх мэдлэгнүүдийн энэ олон гадаадын магнатуудын одоо хүчинд одоо аманд ингээд дуусах нэ. Тийм зүйл болох ууг асуужсэн гэхэд хэлжсэн тийм. Хэрвээ тийм зүйл болох юм хэрвээ галав юулахсэн бид ирэхгүй. Тэгэл төрчтөнд орох галын юулахсэн. Хэрвээ Монгол сүнх гэдэг нь Монгол барын аманд ороод өгөх тавилантай байсан бол өвгөд бид бууж ирэхгүй байсан гэж хэлжсэн. Энэ үнэн тийм. Тэгэхээр Монголын заяа ихээ гэдэг шиг. Өвгдийн нь одоо ивэл хинда тийм. Тэгээд зарим нэг хүмүүс юу яадаг л да. Яхаар одоо тэр хаад хаттууд ирэхгүй, тэр хүчрэг өрлөг жанжтууд ирэхгүй л. Гэтэл манай одоо энэ дээр бидний судар дээр хүртэл айлдсан байгаа 14 он буужсэн. Мандахадсан хатны үг хүртэл байна. Яагаад бид нар ирэхгүй гэж улс орон минь ийм болчиход байхад бид нар үр хүүхдээ яагаад одоо бодоод эргэж ирэхгүй гэж. Хэн тэгвэл ирж энэ Монголыг аврах юм бэ? Хэн энэ алтан төрийг галыг эргэн мандуулах юм бэ? Та нар бол үгүй. Та нар бол газар нутгаа худалдаад одоо тусгаар тогтлоо худалдаад ингээд гадныхны боол болоод гадныхны одоо ол зулаад дуусч. Тэгэхээр энийг хэн ирж аврах хэвээр. Хүчрхэг төрийг үүсгэн байгуулж авсан хүчрхэг төрийг түшиж мандуулж авсан хаад хаттууд ирж аврахгүй бол өөр хэн ирэх юм. Бид тийм учраас бид эргэж ирж байна гэж өгөө хэлжсэн. Гэтэл одоо зарим одоо соёлын гэрүүлэгч нар төгөө болтгоныг үсгэж байгаа. Гэхдээ үнэн гэдэг зүйл үргэлж
нэрээ үлддэг тийм. За Тэнгэрийн хэл. Одоо энэ Үгийн Эрдэнэбаатар хэд хэдэн удаа ярьлаа тийм үү? Тэнгэрийн хэлээр одоо хамгаалт хийж болно. Тэнгэрийн хэлээр хармуу устган дарж болно. Тэгээ өөрөө хэлснээр хөх Тэнгэрийн хэлийг мэддэг би танай хэлийг сурахад энэ цагийн хэлийг сурахад бас амаргүй байсан. Тэгээ хөх Тэнгэрийн хэлийг мэддэг надад өөрийн алд биеийн өвчин зовлон гэдэг юм уу? Шарах сарвыг эдгэх шиг амархан зүйл байгаагүй гэж хэлжсэн. Тэгэхээр Тэнгэрийн хэллийг тухай ойлголт гарч ирдэг байгаа зү тийм. Тэгэхээр Тэнгэрийн зарим хүмүүсийн хувьд бол Тэнгэрийн хэл одоо гэж ямар хэлээд байгаа байдгийн өндөр гэж гайхаж магадгүй. Тэгэхээр яг хамгийн одоо ойлгомжтойгоор нь гаргая л та. Уг нь би энэ слайд юм за яг ерөөсөө бидний өвгд маань хэлж байгаа тийм амьтаа бүхэн эзэнтэй бүхэн эрчимтэй. За энэ харваарсад амьгүй зүйл байхгүй, эзэнгүй зүйл нэгч байхгүй. Тэгэхээр одоо хөг авиад эзэнтэй гэдгийг эрчимтэй гэдгийг бид нар таньсан юм чинь энэ төвчрхэг авиануудын цаанчсан эздүүд байгаа. Эрчмүүд байгаа. Эрчмүүдийн одоо хүчин дор тэр эрчмийг захирж байгаа эздийн хүчин дор энэ ядчил энэ Тэнгэрийн олон дуучмаа байгалийн олон хүчрхэг хөг авианууд гарч байгаа. Тэгээ хамгийн сайн мэддгээр нь би одоо аянганы зургантай босоо аянга, хэвтэй аянга. Энэ одоо далайн давлгаа. Энэ бас аянга тодорхой өндөр давхар болдог юм. Тэгээ зургийг зүгээр тавьчихсан санагдаж энэ бүгд асар хүчтэй дуучмаа гаргадаг. Яг бидний сонсож байгаа нь тэгэхээр сонсохгүй байгаа өндөр түвшиндээ нам түвшиндээ нэргэлсэн их чимээ гаргаж байгаа. За тэгээд одоо ямар тач нэг энэ цагт аянгыг одоо ер нь яг арга билгийн мэдлэгийг цогц болох үүднээс та бүхэн одоо цаг завыг чинь хэмнэх үүднээс өөрөө одоо тавьчихсан энэ слайд дээр байгаа зүйлийг хэлээд уншаад үе. Агаар мандалд мөсөн тал дагуулсан усан туслууд өөрөөр хэлбэл өгүүлэл хэлж байгаа тийм өгүүлэн чинь мөсөн таслууд байдаг. Зарим одоо хөдөлмөр ер нь бол за усан туслууд цахилгаан цэнэгтэй байдаг. Угаасаа эрчимтэй цахилгаан цэнэгтэй гэж үүрээ эрчмээ хэлээд байгаа. Тэгэхээр тэнд ч гэсэн эрчмийн орон зай байгаа. Тэнд эрчим байгаа учраас эрчмийг захирч байгаа эзэд байгаа. Эрчим байгаа учраас тэнд үйл хөдлөл болж байгаа. Үйл нүүж байгаа. Үүлнээс бороо орж байгаа. Үүлнээс цас бууж байгаа. Үүлэн дотор аян цахилгаан захиж байгаа. За цэнэгтэй байдаг. Усан мөсөн туслууд доошлох үед үүлгийн доот хэсэг сөрөг цэнэгтэй болно. Усан мөсөн туслууд ингээд доошо хүн дээр одоо зингээр гэдэг юм асраад доошлох үед үүлгийн доот сөрөг цэнэгтэй байна. Энэ үед үүлний дээд хэсэг эрэг цэнэгтэй байна. Тэгээ үйл газрын хооронд үлийн хооронд үүлний дотор цахилгаан цэнэгтэй бүс хооронд явагдах цахилгаан цэнгийн урсгалыг аянга гэж тайлбарлаймаа. Аянга нь халуун агаар хүйтэн агаар руу шилжих заагт бий болдог. Нөгөө талаасаа бол бид нар ингэдэг за нэмэх хасах цэнгүүд мөргөлдөхөөр оч үүсдэг тийм. Тэрэн шиг тэнгэрт бол ухаандаа нэмэх хасах цэнгийн хүчтэй мөргөлдөө болоод тэнд аянга үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр өөр чиглэлтэй эрчмүүд хоорондоо мөргөлдөж байгаа гэж ойлгож байна. За сонирхолтой хэлчихэд дэлхийд секундэд ойролцоогоор 40-50 удаа аянга мэргэждэг. Тэгэхээр хаа сайгүй л аянга мэргэждэг ба шүү дээ. Секунд тутам 40-50 удаа. Тэгэхээр жилд дунджаар 1.4 тэрбум удаа нэргэлэх ба үргэлжлэх дундаж хугацаа нь 30 микросекунд буюу 8333 цаг байдаг. Тэр маш одоо аянганы нэг яах гэж энэ олон аянга ингээ үргэлж нэрглээ цахилаад идэв юм. Тэгэхээр бол нэг талаасаа аянга бол эрчмийн маш хүчтэй цэвэрлэгийг одоо цэвэрлэж хармуу эрчмийг хоёр эрчим мөргөлдлөө тэнгэрийн одоо цагаан эрчим гар эрчим эсвэл эрэг эрчим сөрөг эрчим мөргөлдлөө. Тэгэхэд маш хүчтэй гал одоо гарч байгаа шүү дээ. Одоо аянга цахилгаанаас маш хүчтэй гал байна. Энэ гал чинь нэг талаасаа сөрөг эрчмүүдийг задал цэвэрлж идэг, нөгөө талаасаа тэр эрчмүүдийг задал цэвэрлэхийн цаана маш том өвгдийн үйлдэл гэдэг нь эздийнх нь хүчрхэг үйлдэл эсвэл тулаан, дайн эсвэл одоо юу гэдэг цэвэрлэгээ явагдчихдаг. Нэг талаас нь нөгөө талаасаа дэлхийн одоо
дэлхийн өөрийн гэсэн татвар хүчин дотроо эргэлдэж байгаа тийм үү? Өөр тэгж хурааж одоо бүхэл цогцтой оршиж байгаа. Бүр сараа задарчихгүй шүү, ботарчихгүй шүү тийм. Энэ одоо олон талаа уснууд ингээд орчлонгоор ингээд засарчихгүй шиг ядчил бид дэлхий дээр одоо нэг гიშгээл ингээд өөрийн гэсэн жинтэй татах хүчинд ингээд татагдаад байна. Өдөрөө ингээд орчлон хорвоор ингээд агаар мандал хөөрчихгүй шиг тийм. Тэгж амьдрахад, тэгж оршиход хэрэгтэй эрчмүүдийг тэнгэрээс буюу одоо тэр орчлон хормостаас дээд оршихугаас доошо өргөлж өгч байнга одоо бид нар уцаа байнга цэнгэлдэг шиг энэ компьютераа байнга цэнгэлж байгаа шиг энэ чидэг байнга одоо залгаж батарейжуулж байгаа шиг цэнгэлж байгаа шиг дэлхийг өргөлжил тэгж бас нэг талаасаа цэнгэлж байгаа тодорхой эрчмүүдээр. За тийм үйл явдал болдог. Тэгээд энэ нь бол Тэнгэрийн хэл шүү дээ. Одоо өөр юу гэж хэлэх вэ? Байгалийн хэл, Тэнгэрийн хэл. Тэнгэрийн чин цаана үйл хөдлөл. Үг хэлэл явагдаж байгаа. Задлаад унших юм бол. За тэнд тэгсэн тийм одоо хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаа тэр одоо хармуу эрчмүүдийг гэдэг юм уу хармуу сүнсүүдийг одоо сэлбэн бариад жадаан бариад одоо дайрч тас устгаж байгаа тийм дайны үйл хэрэгч явагдаж байна. Өөр юу ч явагдаж болно шүү дээ. Энийг одоо юу гэдэг нь талд ертөнц судалдаг гэдэг юм. Эсвэл одоо юу гэдэг улаач буй хүмүүс. Ерөнхийдөө одоо юу гэдэг эрчмийн талаараа мэддэг хүмүүс ойлгоно. За энэ болохоор энэ яг одоо далайн давлгаа буюу цунами боллоо гэж бодох юм. Тэгэхээр цунамигийн нэг цунами хүчтэй цунами болоход 23 атомын бөмбөг тесэрж байгаатай адилхан их хэмжээний дуучмын авиа хохирол гаргадаг. Ялангуяа нөгөө энтхийн далайд болсон 2004 онд үлдээд болсон тэр цунами хүчийг тооцоход ийм 23 атомын бөмбөг тесэрж байгаатай. 23,000 атомын бөмбөг тесэрж. Тийм их хүч, эрчим, энерги, эрчмийн урсгал, боловсрол гай гамшиг явагдчихсан. За тэгээ байгалийн хууль газар энэ одоо солирын бороо орж байна тийм. Солирын бороо. Хэмжээний одоо үргэлтийн эрчим гэдэг нь агаарыг зүсж байгаа эрчим, халуун хүйтэн агарын мөргөлдөн, өмөрлөлт тэнд явагдаж байна гэж. Нэг талаасаа одоо галтай байгаа энэ галын цанарнаас шатж байгаа нь бид нар түүдэг галсаа хараад чатпад гэдэг шиг хэмжээний дуучмаа бас гарч ялва. Энэ салхи байна. Тэгээ одоо ингэж салхинаас одоо өгд хэлжсэн салхинаас багада хэсэн аваа гардаг. Энэ бол зөвхөн сонсогдож болох үйцэн. Сонрын шидэн дэрж болох авианууд нь сонрын шидээр дамнаад хүрдүүдэд ирж эрчим долгионыг хурааж чадах үйцэн. Зөвхөн сонрын шидэн дэрж чаддаг. Сонрын шидэн ирэхгүй байгаа буюу нөгөө сонрын зөнгөөр дамжиж байгаа ихээхэн олон төрлийн аваа гарах боломжтой байна. За энэ үер усан тий. Тэгэхээр аршааны 7 авиа гэж байдаг. Аршаан 7 үндсэн авиа гэж байдаг. Энэ салхичсан 9 авиа, 9 үндсэн авиа, 9 төрлийн авиа гэж 9 үндсэн авиа. За аршааны 7 авиа гэж байдаг. Үүнээс бас 7 өөр хөг аяа ялгардаг. 7 хөг авиа нь 7 хүрдэнд чинь долгисон хүч домнож дэмнэж байдаг. Тэр энэ байгалийн бүх байлгуу бүхэн бидэнд бас эмчилгээ гэдэг юм уу, засал гэдэг юм уу бас болж байдаг. За энэ галтууд төсөж энэ хэмжээний дуучим гардаг тийм үнэлээ. За энэ газар хөдлөл ямар сүртэй хичмээ газрын дараас хүмүүнээ яг би өөрөө тийм орчин байж зөвхөн бичлэгнүүдийг сонсч үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр газрын жижиг хилэлд олгоо нүргэлсэн чимээ газрын гүнээс ингээл хүн байгаа газар хөдлөл болдог. За энэ бүр шороо ингэж ангаж цангахтаа юм уу ангаж гэх нэрвэлтэй ихэнх хэмжээний хагарлын тийм чимээнүүд гарч л идэг. Хастус одоо юу гэдэг те хатаад ангаад тэр бүхэнд энэ хөдлөлүүд одоо энэ үйл хөдлөлүүд ингэж явагдаад чивээгүүдээ гаргаж л байдаг. Тэр байгальчсан одоо юм хүчрхэг сүр жавхлантай ийм тэнгэрийн хөг аваагаар нэг талаас ярьдаг. За байгалийн хөг аваа. Гол мөрөн урсах энэ одоо те сайхан байгалийн үзэсгэлэн газар энэ ховд аймаг баха хаана байлаа? Баян аймаг. За шууд зэрэгж байна. Энэ жижигхэн эрвэхөө хүртэл чимээ гаргадаг.
ингээд цэцгэн дээр суучаад ингээд хоншиж байгаа чимээг өсгөгчөөр микрофоноор мэдрэмтгий микрофон өсгөхөд маш сүрхий чимээ гаргаж идэг. YouTube дээр бичлэгүүд байгаа зөндөө. Энэ амтан хүртэл чимээ гаргаж л байгаа тийм. Энэ олон сайхан байгалийн хөв аваа бүгдээрээ унган чигээрээ бидний хүн бидэнд дандаа хүч чадал тэнхээ гал цог өгч идэг. Нэг талаасаа. За тэгээд Тэнгэрийн хэлэнд баяр. Хөг аваа үгийг Тэнгэрийн хөг аваа Тэнгэрийн хэлээс үүсэлтэй гэж өнгөд хэлдэг. Ерөнхийдөө Тэнгэрийн хэлээс үүсэлтэй. Тэнгэрийн өвгдийн хэлээс, Тэнгэрийн оршихуйдын хэлээс, Тэнгэрийн сүнснүүдийн хэлээс үүсэлтэй. Тэгэхээр хөг авааны Эрдэнэт Баатар хэлжсэн тийм үү? Дэлхий үүсээд нөө үүсэх цагаас хөг аваа үсэн бий болсон гэх. Тэгэхээр Тэнгэрийн хэл гэхэлэр одоо маш урт хугацаатай, урт настай хэл байх гэдэг. Яг энэ цагийн одоо эрдэмтэд судлаачдын гаргаснаар бол орчлон ертөнцийг ялангуяа энэ Сварг буюу гурван ертөнцийг бодит ертөнц хий ертөнц бодит ертөнцөндөө холдон орж байгаа бидний нод гарагтай энэ ертөнцийг энэ чинь зам дахиад өшөө торгон ертөнц байгаа шүү дээ. Хөх мөх Тэнгэрийн одоо чанар ертөнц. За орчлон ертөнцийг 13.8 тэрбум жилийн настай гэж судалгаа гаргасан байна. Янз янзын одоо геологи тэр юм тусламжтайгаар тохиом төхөөрөмжийн тусламжтайгаар дэлхийгээ бол 4.5 тэрбум жилийн настай гэд одоо ерөнхийдөө таамаглал гэдэг юм уу дэвшүүлээ тэрийг одоо нэг сиасны ямар юм вэ тэргээр тооцоолоод гаргачихсан байна. Тэг тектоникийн хаалт гэдэг юм уу тэр хурц тэр цэрди юурийн галав гэдэг тэр олон галуудын одоо тэр тунцжилтын тэр бас шинжилээд 4.5 тэрбум жилийн настай гэдэг гаргасан байна. Яг өндөө бол өвгдүүд манай орчлонгийн цанд нууцын тайлал дээр хэлсэн байна. 6 тэрбум жилийн настай гэж хэлсэн байна. За ямар ч байсан бэ хэдчихсэн бэ те Тэнгэрийн хэл маш одоо эртний хэл гэдэгс нагаар л би орчлон ертөнцийн насыг яриад байна. Тэгэхээр Тэнгэрийн хэл за яг энэ гурван ертөнцийн буюу Сварг ертөнцийн хувьд яриа л да. Тэгэхээр 13.8 тэрбум жилийн настай энэ агуу хэл 4.5 тэрбум жилийн настай дэлхий дээр хүн үүсээд гэдэг юм уу аваа одоо аялгүй хөг аялгүй үүсээд одоо хэд хэр болж байгаа юм те тэрнтэй харьцуулахын аргагүй хүчрэх байх нь эндэж ойлгомжтой байна. За тэгээд хэлжсэн хөх Тэнгэрийн хэл бол хөх Тэнгэр үүсэх цагаас эхлээд хөөрөлдөж ирсэн түүхтэх хэлээ. Тэгэхээр хөх Тэнгэр үүссэн энэ хүмүүс хөх Тэнгэр үүссэн цагаас гэж ярьж байна. Гэтэл мөнгө хөх Тэнгэр гэдэг бас тусдаа ойлголт. Энэ болохоор гурван ертөнцийн ойлголт. За ямар ч тач тэр эдрэтлээр марахгүй тийм үү. Тэр хөх Тэнгэр одоо 13.8 тэрбум жилийн өмнө үүссэн гэх настай гэж бодцоход ийм эртний хэл байх гэдэг. Хөх Тэнгэрийн их хэл бол ариун олон өвгдийн ухаан мэдлэг агуу шидгүүж чадал бяг тэнхээ бүгд айлсан нэгдэж нэгэн цул болж бүтсэн учраас тэр олон өвгдийн ухаан мэдлэг агуу шидгүүж чадал бяг тэнхээ бүгд ингээд нэгэн цул болоод нэгдэж байгаад бүтээсэн тийм хэл гэдэг шүү дээ. Учир айлдах үгийн их ухааны өвгөд бид таньсан учир нэг талаасаа тэр хэл тэгж үүссэн байх тийм үү. Нөгөө талаасаа энэ үгийнхаа ухааны өвгөд бид таньсан учраас өөрийн оюундаа гүн шингээж оршоосон учраас өндөр Тэнгэрийн хэл хүчрэхэг байдгийм аа. Үгийн Эрдэнэт Баатрын гэсэн. Тэгээ энэ одоо хэлмэрч 91-ний хэлмэрч нар бол одоо бүх хэлийг бүх хөг аваад уншиж чаддаг л та. Тэгэхээр тэд ч бас агуу хэлтэй байна. Тэгэхээр манай өргөнөөс гарсан судрууд энэ агуу өвгдийн одоо ухаан дор өртөөлөгдөн болсон судрууд маш амьтай байдаг. Өвгүүд нь маш амьтай байдаг. Судар өөрөө бас амьтай. Хүчтэй. Тэрийг мэдэрч чадах юм. Тэрийг хэрэгжилж чадах юм. Таньж чадах юм. За тэгээд Тэнгэрийн хэлээр тэлээ. За уухай гэдэг үг. Энэ бол цэрэгэрсэн одоо тэнгэр ирээсэн тэнгэр байгаа тийм үү? Ядаж багталсан ирээсэн тэнгэр л. Тэгэхээр тэр нэг тэнгэрд нь цэрэгэрсийн тэнгэр гэж тэнгэр байдаг. Тэгэхээр цэрэгэрсийн тэнгэрийн хэл
Өөрөөр хэлбэл тэдний галыг, эр зөргийг асаадаг. Зүрхний галыг те дотоод галыг уухай гэдэг нь бидний амин сүнсийг бүтээн оршиж байгаа. Тэр гал зүрхний гал, дотоод гал асаж дөрвөлддөг. Нэг талаас нөгөө талаасаа цэрэгэрсийн тэнгэрийнх нь хэл байхгүй. Тэндээс үүсэлтэй хэл. Тэгээд дэлхийд за ингэж цэрэгэрсийн дайчдын одоо нэг талаасаа цэцгийг хөрөнгөдөг, нөгөө талаасаа эр зөргийг бадраахад хүч чадлыг өгөхөд амин сүнсний галыг татан буулгахад энэ одоо цэрэгэрсийн тэнгэрийг уухай гэдэг хэлийг үгийг аваа хэрэглэе гэдэг анх гаргаж ирсэн байна шүү дээ. Амин чанар нь тэндээс үүсэлтэй. Тэгэхээр одоо заавал цэрэгэрсийн гэдэг шүү дээ. Хүмүүс бид монголчууд уухай гэдээ яаж огшдог, яаж ормгошдог, яаж эрэмждэг билээ дээ. Яаж ингэж асан мандаж бадж дүрлцдэг билээ дээ. Тэгэхээр уялдаатай байгаа. За хурай гэдэг нь хөхмөг тэнгэрийн хэл. Өөрөөр хэлбэл хөхмөг тэнгэрийн гэдэг бид нэстэй хөхмөг тэнгэр гэдэг тусдаа ойлголт байгаа. Тэгэхээр хөхмөг тэнгэрийн буюу хөхөвгтийн орон зай оршихуудын хэл байна. Тэгэхээр энэ хурай гэдэг үг болохоор ох эрчмүүд бууж ирдэг. Ох эрчмүүд хоримтлон цуглардаг. Хөхмөг тэнгэрийн тэр ох эрчмүүд, хөхмөг тэнгэрийн орон зайд байгаа тэр энэ орчлон ертөнцийг бүтээхэд хэрэглэсэн тэр эрчмийн дээжсүүд нь өрмүүд нь гэдэг юм те. Дөрвийнхөө бол балууд нь, охууд нь тэрийг болгож ирдэг. Хурай. Нийлээс их шиг буюу одоо дууддаг ч гэх юм уу те. За зэ гэхэд нэг талаасаа зэ гэдэг үг хэлэхэд юу яадаг? Бэлгийн тархины үйл ажиллагаа эрчимждэг цацраг гिचмүүдтэй холбогддог. Нөгөө талаасаа саран твийн оршихуйтай холбогддог. Өөрөөр саран твийн хурмастын давхархын өвгдийн хэл. Тэндээс үүсэлтэй хэл. Саран твь чинь одоо сар чинь юу штэ одоо юу гэдэг энэ дээр хаана сар байгаа. За энэ сар байна тийм үү? Тэгэхээр сарны чинь гадуур бас хурмастын давхарх гэдэг манай дэлхийн давхарх шиг гар мандлагдаг шиг тийм ойлголтууд бас байгаа. Тэгэхээр саран твийн хурмаст твдэр саран твийн хурмаст давхарх дээр байдаг тэр оршихуйдтай холбогддог тэр оршихуйдын эрчмийн одоо сүлэлдээтэй нэгддэг. Тэнд байгаа өвгдийн хүчтэй нэгддэг тийм хэл. Тэгээд бэлгийн тархины үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Өөрөөр хэлбэл сүнсний оюун тархины чадамжийг нэмэгдүүлдэг. Тэгээд хурмас твийн гэдэг нь сарны хурмас твийн тэр торгон цацраг гिचмүүдтэй холбоосыг үүсгэдэг. Тэндээс гарвалтай. Тэр тэнгэрийн хэл. За бүүвэ гэж хэлдэг те бүүвэ. Энэ бол одоо үр тэнгэрийн холбоос гэдэг. Энэ орчлон ертөнд үр тэнгэр гэдэг том тэнгэр байна. Ямар тач одоо бидний таньж мэдснээр бол Мөчид 6 одны дунд үр тэнгэрийн одоо нэг буудал суудлын гэдэг нь оршуу байдаг. Тэгэхээр бүүвэ гэж хэлж хүүхдээ бүүвэхэд тэр үрийг одоо сахиусан тэнгэр гэдэг юм уу үр тэнгэрийн одоо тэр өндөр өнгөтөнд тэр үрийг харж хамгаалж авдаг сахиусан тэнгэрүүд мануулууд өмгөөлөлтөн авдаг хамгаалтан авдаг тэндээс холбоосоор дамжиж ирээд тэндээс хүчийг өгдөг хайр инхрийллийг болгож хамгаалтан эрчмийн хамгаалтан гармоноос хамгаалж авдаг тийм үг. Тэнгэр үр тэнгэрийн үг гэсэн үг. Хэл гэсэн үг. За шөөг гэж хэлдэг. Энэ бол тэнгэрийн шидэд заслын үг. Амны оршихуйн одоо үг. Амин оршихуйд тэнгэрээр одоо хэд хэдэн оршихуйд байдаг юм уу? Дэлхийд ч гэсэн байна. Тэгэхээр амин оршихуйн үг. Амийг бүтээдэг, амны ертөнцийг тэтгэдэг, дээрээс нь бидний амин сүнсийг, амин одоо галыг тэтгэжээдэг, амин одоо чанарыг бухилж идэг тэр оршихуйн үг. Тэгээд шөөг гэдэг өөр хүний зүрх сэтгэлийг засдаг. Зүрх сэтгэлдээ гомдол тавьж байгаа, зүрх сэтгэлдээ одоо харамсал тавьж байгаа, эсвэл зүрх сэтгэлдээ хэн нэгнийг үзэн ядж байгаа. Эсвэл одоо зүрх сэтгэл нь хатуурчихсан, хөтөрчихсэн гэдэг юм уу тийм. Тиймэрхүү одоо хүмүүс заслал хийхэд шөөг гэдэг үгтэй хэрэглэдэг. Тэгэхээр энэ тэнгэрийн амны оршихуйн үг. Амны оршихуйн хэл байхгүй. За, эви гэдэг үг бай. Эви.
Тэгэхээр энэ хүн холбоост орон зайн эрчимтэй холбож өгдөг. Өөрөөр хэлбэл хүн холбоост өвдөлттэй, хүн холбоост орон зайн одоо тийм эзэдийн үг гэсэн үг. Тэндээс гарвалтай. Тэр эрчимтэй аяндаа холбогддог. Тэр эрчимтэй холбож өмгөөлөлт нь бас авдаг гэсэн. Ордог, багтдаг гэсэн үг. Багтаадаг гэсэн үг. Эви тэр одоо тэгээд ингээд тэгэхээр одоо би миний хүн холбоос орон зай би миний ураг удмын өвгдийн гэдэг юм эсвэл миний одоо юу гэх эцэг эхийн ч гэдэг юм уу тийм одоо уг гарвлын өвгдийн орон зайтай тэдний эрчимтэй хүчтэй шидтэй чадaltaй холбогдож өмгөөлөлт нь багтдаг. Хөөрхий гэдэг үг. Энэ талаас уяраас нь хөвсөн дэмэс үг тийм нөгөө талаас тухайн одоо үүдээ хөөрхий тэрмөө ботог хөөрхий одоо энэ актив гэхэд тэр ээжийнхэн эрчимтэй ээжийнхэн тийм орон зайтай ээжийнхэн тийм одоо юу гэдэг аргадсан инкресэн тэр хайр инкрелийн үгтэй гэдэг нь сэтгэлтэй хүч чадалтай оюунтай холбож байна. Тийм өгнүүд байна. Тэр энэ өгнүүд яг ингээд Тэнгэрээс гарвалтай буюу Тэнгэрийн өвгдийн одоо хэлэх талаас нөгөө талаасаа тэндээс тэдний хүчийг одоо шингээсэн анийг баримт чанарыг нь авч бий болсон өмнөд байгаа юм шүү. За тэгээд Угийн Эрдэнэ Баатрын одоо хэлсэн зүйлийг эндээс бас хэлье л да. За Тэнгэрийн ихлээр Тэнгэрийн ухаанаар тэтгэж үгийг хүчжүүлээд хамгаалалт үүсгэж болно гэж айлтсан байна. Түүний сургалтын дээр тэгэхээр хий өгөнд хийсгэлэн аялгүй биер нь хуйлрах эрчмийг ялгаруулад хармууг дарж болдгоо. Тэгэхээр Тэнгэрийн хэлээр одоо манай алтан судар гэдэг мэддэг мөртөөлөн бүсний тэд нар Тэнгэрийн хэлээр бичигдсэн маш тийм хүчрхэг амьтай хүчтэй тийм үгнүүд. Тэр одоо судрыг уншихаар аяндаа нөгөө нэг үсэрхүйс ирдэг. Хүний сүнсгэл дотор байгаа мэдээлэл эсвэл өвгдийн холбоосууд сайжирдаг. Сүнсний одоо далд байгаа одоо бидний хаагаад мартчихсан тэр чадамжууд сэргээд эхэлдэг. Тарих оюуны эсүүдийн одоо чадвар бас сэргээд эхэлдэг. Зөнгүүд сэрээд эхэлдэг. Сүнс дотроос асаад бадраад одоо гэгэрээд эхэлдэг. Тийм хүчтэй амьтан. Яг манай судрууд ч гэсэн ялгаагүй. Мөн бид нар дээр будаг бид нар дээр холбогддог. Холбогдохтой Тэнгэрийнхээ хэлээр өгдөг өгдүүд ч гэсэн мөн хүчрхэг байдаг. Манай ховсын сургалтын дээр бол одоо Ховсын Эрдэнэ Баатар шууд нэг засал хийж. Ихтэй нэг Тэнгэрийнхээ хэлээр одоо жирч холбогдож засал хийдэг. Тэгэхээр тэр бас их хүчтэй байдаг. За тэгээ ингэж үгийн хүчээр хамгаалт үүсгэхийн тулд өндөр Тэнгэрийн хэлийг сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр ядаж өндөр Тэнгэрийн хэлийг сурч чадахгүй маа гэхэд бид нар тийм одоо юу гэдэг юм. Сурах гэхдээ боломжтой. Өгдөө буулгаад яриулаа тэгээд эндээс утгыг аваад энэ зүйлийн тухай чинь ингэж одоо нэрлээд энийг ингэж одоо аялгуулад энэ гэдэг бод барин тавь болоо бас мэдчих юм хандаж болдог. Тэр яг энэ чиглэлээр бүр наривчлаад гэдэг юм ингээд судалгааны ажил хийдэг хүмүүс байх юм бол одоо Тэнгэрийн хэлийг одоо таньж мэдэх боломжтой. Гэтэл бид нар ядаж таньж мэдхээр байхад энэ өгнүүдийг те энэ үе зөвхөн одоо төвөрхтөн энэс хойш маш олон байгаа. Энэ одоо юу гэх юм энэ цагт ярьж байгаа уг монгол хэл гэдэг юм эсвэл одоо алтан судрын үг эдгээр цаад утга учирыг таниад тэр Тэнгэрийн хэлүүдийг ямар үед хэлэх вэ? Ямар амин чанартай, ямар одоо холбоостой, ямар үүслийн эрчимтэй, ямар одоо өвгдийн эзэдийн одоо өмгөөлөлтөөр гэдэг юм эрхэн дөрөшт, өвчин дөрөшт гэдгийг таниад мэдчихэд хэлэх юм бол одоо маш хүчтэй засал байх юм шүү дээ. Их талаас. За тэр өндөр Тэнгэрийн за өмнөөс гарах долгион авиа хүч чадлыг үнэт оюундаа тунгааж таньсан байх хэрэгтэй. Тэр өвөг болгоноос гарч байгаа тэр долгион авиа хүч чадлыг нь оюундаа тунгаагаад таних хэрэгтэй болж байна. Тэр нэг Тэнгэрийн үг оюундаа тунгаа гэдэг чинь долгион авийг нь мэд гэдэг чинь. Тэгэхээр саана угаасаа хүч байгаа шид байгаа гэдэг чинь хэлээд байгаа байхгүй тийм. Хэл нь ямар эрчимтэй байна, хэдийнээс өсөлттэй байна. Ямар түүхийг өртөн агуулж, хэр удаан оршин тогтнож, ямар мэдлэгийг хураасан байна вэ? Ямар шидэнд гаргуун байна вэ? Хорвоо дэлхий дээр
хаана нь ямар эрчмийн донд оршиж тогтнож бэ гэдгээд яалтчгүй энэ бүхнээс өгнөж хамаарна. Үгийн хүч юунаас хамаардаг юм бэ гэж бид нар асуухад ингэж хариулж байхгүй. Ямар эрчимтэй ямар. Тэгэхээр хэдийнээс үүсэлтэй байна уу гэдэг их чухал. Тэгээд одоо хэрэг даавал ямар төгөө гэсэн. Тэгээд эндээс бол одоо яг Монгол хэлний талаар итгэн тайлбарыг оруулж байгаа юм тийм. Энэ дэлхийн хамгийн хүчтэй хэл бол монгол хэл. Учир нь тэр монгол хэл бол өхмөг тэнгэрээс язгууртай, угшилтай. Тэнгэрийн хэлнээс салаалан бий болсон. Эсвэл тэнгэрийн хэлүүдийг агуулan байж бүтсэн. Тэнгэрийн одоо хүч чадлыг энэ тэр шид хүчийг өөртөө шингээж бий болсон. Тэр хэлийг бүсгтээ тийм энэ тэнгэрийн одоо эрт цэргийн тэнгэрийн тийм хүчийг, тийм үгийг, тийм одоо галыг дөлийг ингэ шингээе гэд ингэж үүсгэж бий болгосон учраас хүчтэй хэл байх юм. Нэг талаас за хоёрдугаар нь хөх эрчмийг шингээсэн байдаг. Хөх эрчим. Тэгэхээр хөх эрчим бол бусад эрчим руугаа нэвчих чадвар хамгийн сайтай. Арга билгийн дунд бол хөх оршдог. Энэ алаг дэлхийд хөх нуруут монголчууд оршдог. Хөх язгуурт монголчууд оршдог. Хөх тэнгэрийн одоо албаас гэдэг юм уу тэнгэр зайд монголчууд оршдог. Тэгжээж яадаг юм. Хар цагааныг тэнцвэрдэг. Өөрийн хүчрхэгжин хар нэгтэл хүчрхэгжин гарч идэг цагаан нэгтэл ихтгэл бас хүчрхэгжин одоо сэргэн манддаг. Тэгээд хар болоод цагаан эрчмийг дарах, задлах тийм чадaltaй. Хэрвээ одоо хар ихтэй дэлгэх юм бол одоо энэ цагт хар ихчээд энэ хар эрчим дэндүү ихчээд юм. Энийг хүүдэрч дардаг гэдэг юм хувиргадаг. Энийг засахын их ертөнц гэж нэрлэдэг. Засахын хоёр хөх ертөнцтэй. Хоёр хөх ертөнцтэй. Эсвэл одоо юу гэдгийг цагаан дэндээд одоо хүн болгон одоо бэлэг ертөнцийн хүчээ гэдэг юм уу бэлгийн чадвартаа ингээд дулдуудаа оюун бодлын дайн гэдэг юм уу шидийн дайн хийгээд хэд их одоо юу гэдгийг цагаан эрчим эсвэл одоо юу гэдэг эсвэл хэд их одоо тэгэл нэрүүл магтаал хэлээд одоо буян номын үйл хийгээл одоо юу гэдэг тийм хар мууг огт хэрэглэхгүй бүгд дээр ингээд яах юм бол гээрээд гэдэг юм уу бэлтгэл хийгээд эдний яг ширгээ хийгээд ингээд цагаан эрчмийг итгэх юм бол бас нэг талаасаа аюултай нэг тэнцвэр алдагддаг учраас тэр үед яг хөх эрчмүүд хөхийнхэн бас одоо нэг засахын хоёр хөх ертөнцийн ирээд одоо таниулаад хасгалах нь шүү дээ. Тэгэхээр хөх эрчим бол хамгийн хүчтэй. Тэр хөх эрчмийг шингээсэн учраас монгол хэл өөрөө хүчтэй гэдэг. Хөх засахын хоёр хөх ертөнцөөс нэг талаасаа үүсэл гаргалтай нөгөө талаасаа хөх одоо эрчмүүдийг татан болгодог, хөх сэрхүүгийн сэрээдэг одоо тийм эрчмийн тэнцвэрийг хангадаг. Хар эрчим руугаач нэвчин ор задлах чадвартай, цагаан эрчим руугаач нэвчин ор хувиргах чадвартай. За дөрөвдүгээр нь болохоор Монгол орн бол бүх эрчмийн цуглуулга болсон орн. Монгол орн бол бүх эрчмийн ертөнцид байдаг ямар л эрчим байдгийг өнөөх одоо зөвхөн бацсан цогтон юу бүлгэлцэн одоо нэг үгийн мэт бол 108 цагаан эрчмийн 9 саарл эрчмийн 99 хар эрчмийн хар төрлийн эрчмийн цуглуулга болсон орн. Тэгээд дөрвөн үлрэлтэй дэлхийд байдаг байгалийн бүх тогтцууд бий. Цөл нь байна, элс нь байна, уул харах далай тэнгис бүгд байна. Хөрсөн дороо хүчрхэг нэрлэг там твийн өвгдүүд байна, оршихуудууд байна. Тэгэхээр бүх эрчмийн цуглуулга болсон орн гэдгээр түрүүн хэлжсэн. Ямар одоо хорвоо дэлхийн хаана ямар эрчмийн донд оршин тогтнож байна вэ гэдгээс хамаар. Тэгэхээр энэ одоо эрчмийн цуглуулга болсон орн зайд оршиж байгаа. Одоо бид энэ хэлийг хэрэглэх юм бол одоо юу гэдгийг тэгээд тэнгэрийнхаа хэлийг хэрэглээд ингээд өгшилтай тийм өсөлттэй тийм амьтай хүчтэй хэлийг хэрэглэдэг гэдэг утгаараа
Эсвэл хэлийг одоо хэрэглэх боломжийг орон зай нь өөрөө бий болгодог. Бүх эрчмүүдийг, хар эрчмүүдийг, цагаан эрчмүүдийг, саарл эрчмүүдийг, одоо бараан эрчмүүдийг бүгдийг нь одоо хувиргадаг гэдэг юм уу, ялгаруулдаг гэдэг юм уу, тосч авдаг, тэнгэрээс оршихуйдаасаа тосч авдаг, бусаад одоо оршихуйдаасаа үүсгэн гаргадаг эрчмийн маш их хувирал задралтыг энд явуулж идэг гэдэг утгаараа яаж вэ? Бас одоо хүчирхэг хүчирхэг байхад нөлөө үзүүлж байгаа. За 5 дугаарт нь дэлхийн амин оршихуйтай цөмтэй холбоос оршихуйдууд манай энэ одоо 4 үйлрэлтэй энэ төвлөрсөн маань төлхөө байна. Тэгэхээр дэлхийн маань амин оршихуй буюу амин маань дэлхийн цөмдөө байгаа. Тэгэхээр тэр цөмд байгаа, тэр хатуу цөмд байгаа тэр амин оршихуйн холбоос газрууд манай Монгол орнд харьяалагдсан агуулгатан байна. Ам үссэн оршихуйдууд нэг талаасаа нөгөө талаасаа амийг тогтоон барьж байгаа оршихуйдууд савдаг тэр гэдэг юм, улс тэр гэдэг юм, хормос тэр. Тэр холбоос одоо оршихуйд нь хүрдүүд нь, хасууд нь, сүүд нь Монгол улсад байдаг. Бид нар одоо дэлхийн 5 махбодын хүйсийн үйл хийж ирсэн. Бүгд Монголд байсан. За мөн дэлхийн энергийн төв мэддэг газрууд Монгол архин бий. Ялангуяа гол цэг рүү маш архин байна. Бидний мэддэг болоод мэддэггүй газрууд ч бас байж л. Мэддэг нь тэгэхээр хамгийн түрүүлэл одоо хамрын идэ говийн 3, галбын говийн 3 хийх шүү. Яг ингээд наривчлаа судлаад явах юм бол тийм оршихуйд зөндөө бий. Тэгээд түрүүн хэлсэн дэлхийн цөмтэй холбоотой одоо оршихуйд дэлхийн нийгэм ураанууд одоо байна шүү дээ. Энэ чинь дэлхийн цөм рүү гэдэг нь тэр одоо галан бахад оршихуйдтай маш их холбоотой байдаг. Тэтгэж оршдог эрчмийг. За нөгөө талаасаа дахиад ярив. Дэлхийн цэлмэг тэнгэрийн өөрөөр хэлбэл цэлмэг тэнгэрийн ямар нэгэн байдлаар үүлэнд халахалдаггүй, үүлээ дагсан бусад эрчмүүд нь халахалдаггүй, ажил өдрийн одоо өдөртөх хэмжээгээр одоо хөгжиж тэр ажил өдрөөс гарч байгаа тоосонцууд юм химийн бодис хэмжээгээр агаар мандалт маань хуралдаагүй сахиныг болтолтой. Тэгээд дандаа ингээд жилийн одоо маш олон өдрөл цэлмэг байдаг учраас одоо ирсэн одоо шөнийн цагаарч өдрийн цагаарч нар сар одоо ирсэн эрчмүүд маш ихээр хуралдан бууж байдаг. Хорон чуулж байдаг. Тэгэхээр энэ эрчмүүдийг хэрэглээд ярьж байгаа монгол хэл язгуур гаргалын тийм өндөр өгшөлтэй эрчмүүдээр бүтсэн монгол хэл тэнгэрийн хэлүүд хүчрэг байх нь аргагүй. Тэгээд за яг дээрээсээ тэнгэрийн олон эрчмүүдэд дороосоо маш газрын баялагтай. Энэ олон газрын баялагууд үнэт чухлуулгууд эрдэсүүд одоо тэр ойдлогоон дээр алтууд тийм үү одоо эрдэнтийн овоогийн төр зэсүүд бусад одоо маш олон фосфорын орц хүсгэлт болоод тэгэл одоо мөнгөн өндөр мөнгөн авдар юу ч үлээ тэр олон энэ бүгд чинь өөрөөсөө бас эрчмийн хэмжээгээр ялгаруулж оршиж байгаа. Тэр эрчмээр хүн энд одоо газар нутагт амьдарч байгаа хүн бид яаж хүчирхэгжиж байгаа. Цус маань ариун байгаа. Яс маань бүх байгаа. Тэгээд сүнс маань хүчирхэг байгаа учраас тэр хүчирхэг сүнснээс гарч байгаа үг аваа бас хүчирхэг байх. Бүгэн боломжтой. Тэгээд дээрэс нь маш их түүхт үйл явдлууд их нутагт болсон их нутаг гэдгээр маш их хүчирхэг мэдээллийн орон зай мэдээллүүд энэ хөрш шорооны одоо атга чулуунд хүртэл те алгын чинээ чулуунд хүртэл шингэж үзсэн. Гол мөрөнд бүгдэнд нь одоо шингэж үзсэн. Уул хангаад нь шингэж үзсэн. Модонд нь шингэж үзсэн. Эдгээрээ бас их хүчирхэг мэдээллийн юу кашин төвчөө гэдэг шиг дэлхийн одоо эрчим мэдээллийн орон зай хаалга үүдүүд Монголд маш олон байдаг. Хэд байдаг. За тэгээд дээрэс нь тэнгэрээ шүтдэг байгалаа хайрлаг занзарчлаа саяхныг болтол гээгүй юунд барагч гээгүй буцаад сэргсэн тийм. Тэгэхээр бус савдгуудаа нэг дахиж шүдэж тэдрийгээ нэг аргадаж хүчийг нь авбилж авахуулж байдаг. Эсвэл авахуулчихсан байгаа гэдэг утгаараа энэ орон зай өөрөө маш хүчрэг амьттай. Тэнгэр оршихуйн одоо зарлагтай эцдүүд энэ газар нутгаар хөрш шуундар ариун ихээр үлэн хийж оршдог. Бусад газар нутгийнхан бол одоо уул усныхын эцдүүд унтцсан гэдэг юм хөдөө сулдсан дороодцсан. Тиймэрхүү байгаа ш нэг талаас нь. Гэтэл манайхан бол тийм ш.
Үргэлж саяхныг бол аав ээж маань тэг өргөлөө мөргөө цай сумынхаа дээжийг өргөөл газар тэнгэртэй холбогдоод уул усныхаа эцдийг байсгаад тэдэнтэйгээ одоо дээжийг мөргөж одоо хүч тэхийг нь ахуулж исэн гэдэг утгаар газар нутаг маань өөрөө амин оршихуйн хүчрэг. Тэгээд бидийг тэндээс харж хамгаалж авдаг өвгдийн эрчмийн холбоос хүн холбоос сүлжээсүүд бидний махан биеийн бидний яс цусыг үргэлж тэтгэж байгаа учраас монгол хэл хүчтэй байх бүрэн боломжтой. За яг хөө тэгээд жишээ аваад ирээл хүсэллээ болохоор огторгын оддын хүчрхэг холбоос бүрд байдаг. Ямар гэдэг юм дэлгэрүүлж хэлэхгүй ямартай ч одоо юу гэдэг маш том хүчрхэг холбоос асуудаг. Тийм учраас хүсэллээ нэг талаасаа маш цэвэр тунгалаг байгаа. Доошооч хүрдэн байгаа. Тэгээд Монгол үг язгуур нь одоо дээд доод хоёр ертөнцийн гэдэг юм уу те 5 тэрийн гэдэг юм эсвэл 99 тэнгэрийн тийм бүх ертөнцийн одоо хэлээс хослуулан бий болсон. Учраас амьуудыг хэмжээгээр агуулж ярихдаа бид нар тэнд нэг сартай холбоол, энд нэг нартай холбоол, энд нэг дэлхийтэй холбогдоод, тэнд нэг одтой холбогдоод, энд нэг одоо хүчрэг одоо гэдэг уул хангаан эцтэй холбогдоод ингэж одоо ярьж байгаа учраас манай Монгол хэл яа харахгүй тэнгэрийн хэл тэгээд хүчрэг хэл. Ийм учраас өвд маань энэ хүчрэг хэлийг бий болгоод хүчрэг хэлийг таниад хүчрэг хэлээр ярьж байсан өвгдийн маань одоо чадвар ийм өндөр байх нь. Маш олон дайнд далдын болоод ил дайнд ялахдаа тэр их эрдэм ухаадуудаа зэрэг хоёр ертөнцөд хэрэглээд явсан. Жишээ аваад ирчихэл Ховсын Эрдмийн Баатар гэдэг баатар байгаа. Тэр хүн 17 дайнд зөвхөн ховсыг ашиглаж явжсэн. Тэр ганцаараа ялаагүй шүү дээ. Улс Монголоо ялуужсэн. Улс Орноо ялуужсэн. 17 дайн. Дайснуудыг ховстоод унтуулдаг. Дайснуудыг ховстоод өөрийгөө сэлэмдэж алдаг. Эсвэл хоорондоо тулалдаг. Гэвчлэн янз янзын одоо тэнгэрийн эрдэмүүдийг өөрсдийнхөө таньж мэдсэн одоо оюуны хүчүүдийг ашиглаж ялж байсан тийм. Түүхэн энэ цагт өртөөлөгдөөд ирчлээ. Хэрвээ тэд нар энэ нэг агуу түүхийг бидэд өгдүүлэн үлдээгээг өртөөлөн болгаагүй бид мэдэхгүй, бид агуу гэдгээ мэдэхгүй. Бид эрдэм чадал ийм оройгүй өндөрт байдаг гэдгийг ч мэдэхгүй. Энэ олон эрдмийн хүчин дор өвгдээцэн нь ялган мандаж явсныг бүрэн гүйцэд таньж чадахгүй байх байлаа. Гэтэл бид үнэхээр Монголын заяахыг гэдэг шиг бид агуу өвгдтэй, агуу хүчрхэг орчлон ертөнцийг захираад, орчлон ертөнцийг хамгаалаад, орчлон ертөнцийг оршоогоод бөхлөөд байгаа тэр өвгдийн үсад яах харахгүй бид мөн. За тэгээд тэнгэрийн хэл гэдэг хичээлээр өндөрлөе дөө. Дараагийн удаад болохоор өвмий шуранхай хахираг бус хэлүүдийн талаар ярина. За та бүхэн талархлаа. Хичээлийг маань таалан одоо тавтай сууж таалан соргисон одоо сонссон байх гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баяртай.